Монгол уламжилт ангаах ухаан, мал эмчлэх уламжилт ухааны нэг хэсэг нь таван хошуу малыг жилийн дургуун уйлралд тааруулан нутаг бэлчээрийг зөв олж хариулга маллагааг тохируулах нь чухал байдаг. Үүний жишээ нь адуун сүрэгт сайн хэмээн бүрэн тоноглолтой эмээл хазаар бэлтгэх. Үхэрт сайн ивэлтэй хэмээн өмхий хөрөнгөн арьс элдэж гэртээ хадгалах. Хот хороо зэл уяандаа сан тавьж ариутгал хийх. Таван хошуу мал сүргийн өсгийн бэлэгдэл болгон дүр дүрсийг сийлүүлэн хадгалах. Сарлаг үхэр өсөж олширхад хүргэдэг хэмээх уламжил эдвгүй хүртэл хадгалагдсан судалгааны явцад илрэн гарсан байна. Мал эмчлэх, эрүүлжүүлэх, өсгөх уламжилт арга барилын дотор их байгалийн эрдэс мал амьтны гаралтай зүйлсийг хэрэгжилж ирсэн байдаг. Тухайлбал хорин сүргийн хот хороо, хурдан барины уяа, тэмээ болон үхрийн зэлний эхэнд үхрийн аргалаар утаа май гаргаж утаж ариутгах. Малын дэлэн айхад их баг дом, эр дом, эм дом хэмээн домнох арга байлаа. Ингэж малын өвчнийг ангаан эмнэхдээ хануурын хутгаар мэс ажилбар хийхээс гадна энгийн дом шившилгийн аргаагч хослуулан хэрглэж ирсэн байна. Энэ бүхэн Монгол малчны мэдлэг ухааны нэгэн юм аа.